but that's alright. Hush. Хей зөвөөцөн залуусаа толгой хапын толгой байна. Заримдаагийнхаа бичлэгээр ямар бичлэг хүргэхээр шийдсэн бэ гэхээр миний Facebook болон Instagram хаяглуу хамгийн их ирдэг асуултуудын нэг бол би ямар пүүз сонгож авах вэ? Хүчний байрал дээр тоглолт юм аа? Эсвэл холбогчийн байрал дээр тоглолт юм? Ямар пүүз санал болгох вэ? Эсвэл 2 пүүз юм уу 3 пүүзний нэр явуулаад аль нь пүүзэн дээр вэ гэх мэтчлээ. Зарим нь бол илүү тодорхой асуудаг. Одоо team байрал тоглолдог, team type-ны тоглогч, гадаа тоглолдог гэх мэтчлээ. Зарим нь болохоор шал тодорхойгүй асуулт асуудаг. Тийм болохоор өөртөө хамгийн тохирсон саксон бөмбөгийн пүүз хайж байгаа тоглогч болон тамирчид зориулаад энэ Hobsgate гэх миний пүүзний ревю авдаг сайт байгаа. Тэрэн дээр нэг хэдэн асуулт асуугаад өөр чинь тохирсон пүүзийг юм санал болгодог юм функц юм байдаг. Тэрийг танилцуулахаар шийдлээ өнөөдөр. За ингээд бичлэгийг эхлүүлцгээе. За ингээд бид нөө Hobsgate сайт руу орсон байна. За үүнийхээ shoes гэдэг категорилоо дараад shoe quiz гэдэг дээр орно. Ингэх юм бол одоо танд ямар саксон бөмбөгийн пүүз хэрэгтэй вэ гэсэн энэ асуулт гарч ирнэ. Ингээд асуултаа эхлэх үү гэсэн товчлоорын дан. За хамгийн ихний асуулт болохоор чи ямар төрлийн тоглогч вэ? Чиний тоглодог стайл чи ямар төрлийн тоглогч вэ гэдэг асуулт гарч ирнэ. За эхнийх нь болохоор хурдан шилждэг хамгаалагч. Хоёр дахь нь болохоор олон талт живүүрийн эсвэл дотлогч. Гурав дахь нь болохоор том биетэй хүчрэг төв гэсэн сонголтууд гарч ирнэ. Энээс бол аль нэгийг сонгож болно. Жишээ нь би арай олон талт тоглолттой гэх юм бол хоёр дахь нь жижиг хурдан гэх юм бол нэг хамгийн дээдлийн хамгийн жоохон том биетэй удаан төвийн байрал тоглолт гэх бол хамгийн доотлын ч юм уу. Өгдөрөө хоёр дахь нь сонгоод дараагийн асуулт руу орцгоё. За дараагийн асуулт нь болохоор ямар төрлийн саксон бөмбөгийн пүүз дуртай вэ? За энэс бол гурвуулынгийн сонгож болно, хоёрыг сонгож болно, нэгийг сонгож болно. Аль дуртайгаа сонгож болно. Жишээ нь одоо ганц би лаптоп дуртай гэх юм бол ингээд чек нэг ганцхан лаптопоо чеклээд дараагийн асуулт руу орж болно. За энэ удаа лаптоп, meetup хоёрын чеклээд дараагийн асуулт руу орцгоё. Дараагийн асуулт маань таны хөлчин өргөн үү? Хэр өргөн бэ гэсэн асуулт гарч ирнэ. Зүүн дээр бол ганцыг нас сонгож болно. Эхнийх нь болохоор нарийн талтаа гэсэн хариулт бол хоёр дахь нь энгийн, гурав дахь нь өргөн. За дундаж энгийнийг сонгоод дараагийн асуулт руу орцгоё. За дараагийн асуулт нь гадаа талбайд хийх тоглолтог вэ? Энэ нь болохоор пүүсний гадна уулыг ерөнхийдөө гадна уулны талаар асуулт гэсэн үг л дээ. Эхнийх нь болохоор ер нь тоглолтгүй маш бага. Хоёр дахь нь ерөнхийдөө дандаа гадаа тоглолтгоо гэсэн хариултсан. За дандаа гадаагийн сонгоч илүү Монгол одоо гадаа тоглох нарийн их болов. За дараачих нь ямар брендэд дуртай вэ? За эднээсээс бол бүгдийг сонгож болно, ганц хоёрыг чеклж болно, бүгдийн чек 4-5-ыг чеклж болно. За жишээ нь Leaning, Nike, Adidas, Jordan, New Balance сас хайж үзтгий. За энэ үн бол нэг тийм чухал биш. Яг тэгэхээр энэ Hobsgate сайт нь Америкт зарагдж байгаа тэр пүүсүүдийн хямдарсан үн бүгд ингээд холилоотой байдаг учраас энэ бол нэг тийм чухал биш. Амар үнэтэй пүүсүүд хямдарсан үн орцсон байдаг. Тийм учраас энийг зүгээр 200 ч юм уу 250 мэтлэн бүх пүүз юмхэд хамрагдахаар сонгож болно. За энэ болох үр дүнгээ харцгаая гэж байна. Энэ 15 пүүз энэ бидний хүрээнд бидний сонголтод гарч ирж байгаа шиг байна. За энэ болохоор хамгийн ихний сонголт нь баяр хүргэе. Бид танд таарсан хамгийн шилдэг саксон бөмбөгийн пүүзийг оллоо. Тэр нь болохоор Way of Fate All City 12 гэх мэтчлээ. Тэгээ өөр бусад 15 пүүзийг ингээд энэ дээр дараад харж болно. За жишээ нь Way of Fate All City 12 байна. GTK New Balance Fresh Foam BB V2 LeBron Next Generation гэх мэтчлэн энэ хөө пүүзүүд ерөөдөө миний саний хайсан төрлөдөд багтаад надад одоо ингэ санал болгоход тохирох төрлийн пүүзнүүдээ гэсэн үг.
Бүгдээр арай өөр байдлаар дахиад хайж үзье. За энэ удаад болохоор арай илүү хурдан жижиг төрөл рүү хайж үзье. За хамгийн ихнийх нь жижиг хурдан шилждэг хамгаалагчаа. Даачхан зөвхөн лаптоп. За дундаж гадаа байнга тоглодог. За энийг бүгдийг чеклчээ. За энийг 250. Дахиад Way of Fate 12. Ерөнхийдөө сайхтай адилхан бүс гарч чинь бүр арай өөрөөр хайж үздэг. За энэ удаа арай илүү том битээ тоглогч, том өргөөлттэй маягаар хайж үздэг. За high top, mid top арай илүү өргөн гадаа байнга тоглодог. Одоо харж байна гадаа тоглолтог гэхээр шууд ямар ч пүүз байхгүй болчихж байгаа. Тэгээд ерөнхийдөө за гадаа биш дотор гэдгийг сонгоод харцгаая. Бүх брэндүүдээ сонгоод. Том битээ дотор тоглолтог, зааланд их хвшин тоглолтог хүмүүстэй л ерөөдөө ярьж ордон 38. Jump 2, Sabrina 2. Andra Flov Nike Air Delta мэтлэн хөө бүсүүдийг санал болгож байгаа юм байна. За энэ мэтлэнгээр ерөнхийдөө танд бол ямар хөө бүс тохирох вэ гэдэг нэг тийм зүг чигийг гаргаж өгнө. Тэрнээс яг энэ бүс тохирно гэсэн бас тийм их бас итгэж болохгүй. Тэгээд бас нэг сул тал нь энэ Hubscape сайт дээр орсон ревю нь орсон пүүснүүд дундаас ингээд database дундаас хайж гаргадаг учраас ревю нь ороогүй снекрүүд ерөнхийдөө гарч ирэхгүй гэсэн үг бас. За тэгээд ерөнхийдөө ийм байна. Энэ сайтаас ерөнхийдөө өөртөө таарсан пүүсүүдийг хамгийн ихэлж хайж үзээд нэг хүрээгээ багасгаж байгаа тэр дундаас пүүс хайвал бас арай илүү онцтой байх болов уу гэж бодож байна. За энэ бичлэг маань тань таалагдсан гэж найдаж байна. Тус хүргэсэн гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр нэрийг болцгоё.